За, сайн байцгаана уу? Сайхан намрын улирлын мэндийг хүргье. Фэс дээр нэг юм явж байсан шүү дээ. Намар цаг бол урлаг, бусд нь үлрэл юм аа гэж. Тэгээ яг ингээ харахаар яг магадгүй тийм тий харангуут юм өнгөнгийн навч, өнгөнгийн одоо юу гэдгийг тэр өвс ногоог харахтаа ямар сайхан урлагаар тий бурхан ийм сайхан намрын улирлыг өгөөвэ гэж бодсон. За тэгээ өнөөдрийн хувьд гэвэл хоёр пастор маань хоёулаа чойрын цуглаанд очиж үйлчилж байгаа. Тэгээд хоньны ээлж над дээр буусан байна гэж. Тэгээд бурхан надаар дамжуулаад та бүхэнд эзний үгийг хүргэх болтугай гэж. За тэгээд та нар магадгүй энэ хэсгээр дамжуулаад олон жил цуглаанд явсан хүмүүс энэ хэсгийг уншихдаа юу гэж боддөг вэ гэвэл маш олон сургаалуудыг сонссон, маш олон зүйлүүдийг мэдсэн учраас энд одоо юу гэдэг хин нэгэн хариуцуулж өгсөн тэр нэг талант буюу бэлэг авьяасын талаар ч юм уу те эдгээр зүйлүүдийг ярьдгаа гэж. Тэгвэл би өнөөдөр арай өөр зүйлийн талаар ярихыг хүссэн. Тэр нь болохоор юу вэ гэвэл хариуцлага гэж. Танд хариуцуулсан зүйл байгаа юу? За 14 дугаар ишлэлийн эхний хэсгийг харах юм бол ингэж. Энэ нь холын аянд гарахдаа зарцнараа дуудаад эзэмшлээ тэдэнд даатгаж би нэгэн хүнтэй адил юм аа гэж. Холын аянд буюу аян замд гарахдаа тий хариуцуулж үлдээсэн нэг 3 хүнд. За магадгүй хэд байсан мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан нэг 3 хүнийг дуудаад эзэмшлээ үлдээгээд буцаж яв. Тэгвэл тэр эзэн эргэж ирнэ. Яагаад гэвэл энд аянд гарсан талаар хэлж. Тэгээд би бодсон л доо бурхан биднэрт юуг хариуцуулсан юм бол хариуцуулах гэдэг тэр үг надад амар юм юу гэмдэ зүрхэнд очиж бус. Хариуцлагатай байх гэдэг нь юу юм бэ гэж. Нөгөө ээж аавууд намайг жоохон байхад манай ээж аав хоёр агаавд хоёрыг үлдээчихэд явах үед бид хоёр сайхан гэрээ буулгана. Тэгээ манайх яг ээж аав хоёрын ажилд хараад ирэх замыг ингээ харахад ингээд цонх яг тэр зүг рүү байрлаас те. Тэгээ бид хоёроо бужигнаж байгаа л яг манай аавын ажил нь 4:45-д таардаг. Тэгээ 4:45-ын гокийн автобус ирээд маш олон хүмүүс ингээ буудаг байхгүй. Тэгэхээр угаасаа мэднэ. Тэнгүүж шууд гэрээ цэвэрлээл тэр ч доогор нэг хийгээл энэ ч доогор нэг хийгээл ингээл аяг тавга худлаа мөн угаач тавиал яг ирэхт нь яг тэр чигээрээ өдөржингөө байсан хүүхдүүд ч байдаг гэсэн. Тэгээ манай ээж орж ирэнгүүтээ ер нь мэднэ л те. Ямар худлаа хогш үрцснийг те. Ямар худлаа аяг угаасныг угаасаа шууд хараад мэдчих. Гэхдээ бид хоёр болохоор эхэндээ л амар гоё юм цэвэрхнээрээ байсан юм шиг ерөөсөө ямар нэгэн тийм асуудал тариагүй юм шиг манай ахын нэг зүггүй зүйл нь юу вэ гэвэл манай хоёр давхарт идэв гэсэн. Тэгээд зуны улирал болохоор намайг үлдээгээд хоёр давхрын нэг юм нэг ардгар төмрөөр дамжаад буучдаг гэсэн. Бид хоёр гаднаас хойжл явцсан маа ш. Тэнгүүд нь намайг баяртай ээж авыг ирэхээр хэлээрэ гэж гүгээд алгуулчихдаг гэсэн. Тэгээд ах маань ч гэсэн гараагүй юм шиг орж ирээл тий ингээл бэчээдэг байсан. Тэгээ би зүгээр ингээд бодохдоо уул нь гэр орноос сайн хариуцлагатай сайн хандаад гэрээ сайн хараад байж байгаарэ гэд хоёр хүүхдээ орхиод явсан боловч яг нөгөө хоёр эцэг эхийгээ байхгүйд юу үлдэж байна юу гэвэл замбраагүй байдлыг бий болгочихсон. Тэгээд яг түүнтэй адил юм чи санагдсан. Эзэмшлийнхээ те зүйлсүүдийг хариуцуулаад явсан. Хариуцуулаад явахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл за нэгэнд нь 5 нөгөөд нь 2 нөгөөд нь 1. Гэхдээ энэ ерөөсөө тооны яг өнөөдрийн хувьд болохоор тооны талаар ярихгүй. Тэгээ өнөөдөр болохоор би юуны талаар ярихыг хүссэн бэ гэвэл илүү итгэмжтэй буюу хариуцлагатай байх. Тэгвэл хамгийн эхлээд биднэрт бурхан юуг хариуцуулж өгсөн юм болоо гэж. Хамгийн эхлээд эх орон гэр бүлийг биднэрт хариуцуулж өгсөн юм болов уу гэсэн бодол надад орж ирсэн. Юу гэвэл 200 гаруй те амар олон улс орон энэ дэлхийн бөмбөрцөг дээр амьдарч байна. Хідэн тэр бумаараа хүмүүс байна. Тэгэхэд яасан бэ гэвэл яг инх төрийн гэр бүлд ариун тулыг бий болгосон. Бас таныг яг л гэр бүлд чинь бий болгосон. Үр хүүхэд нь болохоор ээж аав нь байхаар, эр нөхөр нь байхаар. Эхнэр хүн байлгахаар тэр энэ цаг мөчид тогтоосон, томилсон. Бас энэ эх орныг улс 40 улс орн байх чинь яг л энэ Монгол орныг одоогийн нөхцөл байдлыг харах юм бол маш эвгүй нийгэм инээ тэрэг гэх юм бол жоохон хэцүүхэн энэ улс орныг биднэрт хариуцуулжээ гэж. Бид нар хамгийн хайртай юм зүйлдээ зарим маш тоомжиргүйгээр ханддаг. Хамгийн хайртай хүмүүстэй хамгийн тоомжиргүй үгсүүдийг хэлдэг.
бид нар хамгийн хариуцлагатай байх газараа хамгийн хариуцлагагүй байдаг. Бид нар их орон гэж цээжид дэлддэг боловч яг үнэндээ хариуцлагатай иргэн байж чаддгүй гэж. Бурхан биднээс яг үүнийг хүсдэг. Та хариуцлагатай байна уу гэж. Аян замдаа явахаас өмнө Монголд бид нэрийг үлдээгээд за хэр хариуцлагатай байх нь вэ гэд үлдээгээд явсан гэсэн. Сайхан би нэг ном уншсан. Гэхдээ эхлээд ингээд одоо юу гэмдэ гарчгийг нь уншихад их гоё одоо юу гэдэг хэрэгцээтэй юм шиг боловч яг ингээд уншсан чинь одоо яг надад нэг тийм хэрэгцээтэй бас юу гэвэл сайн ээж ав байх талаар ном байсан. Юу гэсэн чинь тэр еврейн хүмүүжил за тэгээд еврейн хүмүүс хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлдэг, сурч боловсруулдаг тэр талаар өгүүлсэн тийм ном байсан. Тэгээд тэр ном дээр юу гэж хэлж байгааг гэвэл еврей айл маш энгийнээс эхэлдэг. Үр хүүхдтэй хариуцлагатай байхыг, үр хүүхдтэй итгэмжтэй байхыг заахтаа яадаг вэ гэвэл оройн хоолноос эхэлдэг. Тэд орой болгон хоолоо ширээ тойроод идэх ёстой. Гэхдээ тэр үед зурагт хизээж асаастай байх ёсгүй гэдэг. Зөвхөн ээжигээ би сонсож, ээж минь намайг сонсож, би эхнэрийгээ сонсож, би нөхрөө сонсож, би үр хүүхдээ сонсох тийм цагийг гаргадаг. Яг оройн хоол. Бас нөгөө талаар яадаг вэ гэхээр тэд оройн мөрөглийг хийдэг. Талмуд буюу Библийг уншдаг, хоорондоо ярилцдаг. Тэдний чочны өрөөнд одоо зурагт байхаасаа илүүгээр юу байдаг вэ гэвэл номын сан байдаг байна л тийм. Тэр уншсан номныхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, уншсан Библийн хэсгээс хүүхдүүдтэйгээ хуваалцаж, ингэж илүү их хариуцлагатай, илүү их итгэмжтэй, Бурхны өмнөчтөр, бусдын өмнөчтөр хүмүүжлтэй байх тэр арга суралцуулдаг байна. Тэгвэл бид үр хүүхдүүдийн бид эцэг хийхийн хэлж ярьж байгааг ер нь сонсохдоо хэр байдаг вэ гэж. Манай аав өнгөрөөд агаа ээж бид гурлаа амьдардаг болсон. Тэгээд амьдардаг болсноос хойш бид гурлах нь учраас тэгээд амьдрал жоохон хэцүүхэн байсан учраас манай зурагт байдаг байсан. Яг одоо ингээд бодонгууд зурагт байхгүйсэн тэр цаг хугацаа амар ойрхон юм ойр тутан байсан юм шиг санагдаж байна. Яг тэгвэл би манай ээж ингээд тойр суугаад бид гурав заавал тойр сууж хоолоо иддэг байсан. Тэгэхдээ өнөөдөр юу болсон бэ? Хичээл дээрээ яасан бэ гэдгийг дандаа асуудаг. Тэгээ би хичээл дээр болсон зүйлүүдээ ингээд гэрлүүгээ харж явах замдаа ингээд боддог. Ээжтэй очиод юу ярих вүлээ гэж. Өнөөдөр юу боллоо гэж. Сонирхолтой юм юу боллоо? Яасан блэ? Ямар хичээл үзсэн бэлээ? Яасан блэ гэдгийг ярьж. Тэгээ очиод бид гурвын хоорондоо хүүрнэлдэж ярилцдаг байсан тэр зүйл нь болохоор өнөөдрийг хэрхэн өнгөрөөвөө гэдэг. Яг үүнтэй адилхан биднийг одоо нөгөө дижитал нөгөө ийм сошиал ийм ертөнц биднийг юу руу урайлан дуудаад байна уу гэвэл ингэж бие биентэйгээ нүүр тулан харилцдаг байсан тэр харилцаанаас бид нарыг холдуулж байгаа. Харин эсвэргээрээ тэр еврей заншил еврей хүмүүс юуг нэгдүгээрт тавьдаг вэ гэвэл харилцааг хамгийн чухалд үздэг. Харилцааг хамгийн эрхэмд тооцдог. Хооллох буюу хооллох цаг хугацаанд бие биендээ юу байгааг яах ёстойгоо хэлцэж ярилцдаг. Бас үр хүүхдийнхээ өмнө бид хэрэг хариуцлагатай байх вэ гэдгүү талмуд буюу еврейн энэ нөгөө нэг библиэр дамжуулан үгсүүдийг хоорондоо солилцдог. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байж итгэмжтэй байхыг хүсэж байвал энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй юм байна гэсэн бодол надад төрж ирсэн. Одоо болохоор яаж нэг үйл ээж маань маш их ажилтай. Би бас үйлчлэл ажилтай. Манай дүү бас хичээл сургуультай. Бид нэр орой л уулзна. Орой уулзаад хоолоо цуурж идэн эхлээд одоо дүү ч юм уу, дараад нь ээж ч юм уу, дараад нь би ч юм уу. Намайг орсон тохиолдолд ихэнх цаг хугацаанд ээж маань ядраад унтцсан байна. Тэр зарим үед бид нар баг ингээд ярилцахгүйгээр амар олон хоног болсон байдаг. Бараг хүүе нэг баг ингээд унтчих нь харна босоод явах. Одоо ингээд сэрхэд босоо явцсан байх жишээ нэг ч юм. Яг ийм харилцаанууд байхгүй болсон, нөгөө хариуцлагууд байхгүй болсон, бие биентэйгээ харилцах харилцаанууд маань байхгүй болсон. Тэгвэл таны гэр бүлтэй байх тэр игэл жирийн харилцааны хамгийн тулгуур ойлголт нь ярилцах буюу хоолой хамтдаа идэх, Библийг хамтдаа уншиж, юу ойлгосон яаснаа ярилцах. Цаашлаад илүү зүрх сэтгэлийн гүнд нь юу болж байгаа талаар ярилцаж хүүрнэлтэх нь илүү сайн зүйл шүү гэж. Ингээ харангууд ихэнх нь өсвөрийн хүүхдүүдтэй ээж аавууд бас байна.
Тэд нар яадаг вэ гэвэл одоо яг энэ цог нөхцөл байдал хэн нэг хайж ярилцаасай, надтай хуваалцаасай. Магадгүй таныг эхлээд чангаах үед дургүй байна. Яах гэдэг гэж. Харин ярилцдаг болоод ирэх үед тэд нар яах вэ гэвэл зүрх сэтгэлээ илүү их танд нээж, илүү их танд итгэж найдаж эхэлнэ. Тиймээс та гэр бүлийнхээ өмнө бас нөгөө талаас эх орныхоо өмнө хариуцлагатай нэгэн байж, итгэмжтэй нэгэн байж бид нарыг яг л энэ цаг хугацаанд Бурхан энэ газар бүр сонгоод, дуудаад, тавиад тэгээд өөрөө эргэж ирэхээр явсан гэдгийг та бити мартаарай. Эргэж ирнэ. Тэгээд таныг эргэж ирээд за хүү минь, охин минь хэр хариуцлагатай байваа гэж асуув. За нөгөө талаас ажил хөдөлмөр хоёр дахь. Бидний хариуцлагатай, бидний итгэмжтэй байх тэр зүйл бол бидний ажил. Энд 5 талаанд 2 талаанд авсан зарц нь юу хийж гэнэ вэ гэвэл 5 талаанд авсан 10 болгож үржүүлж чадсан. Харин 2 талаанд авсан нь 4 болгож үржүүлж чадсан. Илүү итгэмжтэйгээр ажиллаж хөдөлмөрлөж тэдж чадсан. Харин нэг талаанд авсан нь өөрөө хөдөлмөрлөөгөө залхуурсан атлаа эзнийгээ ирэх үед юу гэж хэлсэн бэ гэвэл би таныг тариалаагүй газараас хурааж авдаг. Амар башиг үг байгаад тариалаагүй газараас хурааж авдаг. Ийм хүн гэдгийг чи мэдсэн учраас би айс юм аа. Тиймээс би газар очиод булцсан гэж хэлж байгаа. Тэгэд эзэн нь юу гэж хэлж байгааг нь өөдгүй юм уу боолоо. Хэрвээ чи намайг тийм мундаг хүн гэдгийг мэдсэн бол наадхаа бүр мөнгө хүлэгчэд арга ядаж өгөх байсан юм аа. Бурхан биднэрт хүн болгонд хариуцуулж өгсөн ажил хөдөлмөр талаант бас бэлэг авьяас байх. Энийг ч гэсэн бид нэр ажил үйлчлэлтэд хэрэглэх боломжтой. Бас нэг ном уншсан нь юу вэ гэхээр би нөгөө Бурханы гарт дах багаж гэдэг нэг тийм ном уншсан. Тэр болохоор Хятадд илгээлтийн эзэн хийдэг нүдний эмч бүсгүйн талаар гардаг ном. Тэгэд тэр яадаг вэ гэвэл Хятадын бүх газар нутгаар яваад нүд нь хараагүй болж байгаа. За болор солиулах шаардлагатай ч юм уу ийм хүмүүсийг үзээд тэгээд тэднийг үн төлбөрөөр эмчилж өгдөг нэг ийм эмэгтэйн тухай гарч байгаа. Тэр эмэгтэй энэ үйлчлэлээ үгээрээ дамжуулан Бурханыг алдаршуулж, Бурханыг гэрчилж, Бурханыг тунхаглахын төлөө явж байгаа гэж. Бид нар яг Бурханы тэр багаж байхаар уул нь энэ дэлхий рүү илгээгдсэн. Мисэл хүнд нөгөө тэр тусмаа нөгөө нүдний эмч хүнд ийм нөгөө хисаа юу гэдэг вэ хэмсаа их хэрэгтэй байт юм байна л да. Яг ингээд нөгөө нарийн учраас. Тэгээ яг тэр хүн зүүрлэж хэлэхдээ юу ч хэлжсэн бэ гэвэл би яг л тэр нөгөө нэг хисаа шиг хэмсаа шиг тийм хүн нь би юм аа гэж үр. Бид яг тийм Бурханы хувьд. Би ч гэсэн цуглааныхныгаа ингээ харахаар надад яг тийм мэдрэмж төрүүлдэг маш олон хүмүүс байна. Тэр дундаа манай цуглааны Батсуур пастор ихнэр Наран Заяа байна. Яг нийгэмд хэрэгтэй байгаа, хүнд хэцүү байгаа тэр хүүхдүүдэд хурж очиж үйлчилж, тэр хүүхдүүдийн тэр гэр бүлийг Бурханы хайраар инрэн хайрлаж, яг тэр Бурханы тэр багаж болоод ашиглагдаж, хэрэглэгдэж байгаа. Тэгвэл бид ажлаа Бурханы багаж болон хэрэглэгдэхүүн болгож болох юм байна гэж. Бид үйлчлэлээ бид хийж байгаа бүх зүйлээ итгэмжтэйгээр хариуцлагатайгаар хийж үйлдэх үед Бурхан биднийг ирээд юу гэж хэлэх вэ гэвэл итгэмжид сайн хүүхэд минь энэ дэр бол боол гэсэн. Тэгвэл би болохоор та нарыг хүүхэд минь гэж хэлэх байхаа гэж бодож байна. Итгэмжид сайн үр минь чи үнэхээр сайн байлаа гэж. Бурхан яг таныг хэрэглэж, ашиглаж, хүсэж байхад та татгалзвал яг итгэмжгүй байгааг нь шинжээ гэсэн. Зарим үед биднэрт ингээд тавигдж байгаа зүйлийг харахтаа бид нар юу гэж хардаг вэ гэвэл бид чадахгүй гэж. Яг нөгөө нэг талаанд авсан үг гэж. Бусад 10 байна штэ. Тэр нь 5 байгаад 5-ыг 10 болгож чадлаа. Харин надад 1. Би юу хийж чадах юм бэ гэж. Яг үндэ 1-ийг 2, 2-ыг 4, 4-ыг 6, 6-ыг 8 болгож болох байсан. Бурхан яг л ийм зүйлийг хэр итгэмжтэй вэ гэж. Хамгийн
энд бурхан юу ч хэлж байгааг бол сайн итгэмжид сайн зарсан чи цөөн юмд итгэмжтэй байсан тул би чамд ихийг хариуцуулъя гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар бурханы гар дах тэр багаж зэвсэг болох тэр зүйл танд байгаа гэдэгт та итгэхээр тэгээд хэрэглэгдэж ашиглагдаарай гэж. Өчигдөр цуглааны цэвэрлсэн. Тэгээд их гоё байсан. Ерөнхийдөө цуглаана манай залуучдын хэсэг коридор нэлээд олон нөгөө нэг сонхтой хэсгүүдийг авсан. Тэгээд тэр чигээр ер нь сонх байгаад тэгээд бид нар угааж явахдаа нарийн титаалаар ингээд угаагаад яаж явахдаа амар хөрх юм хүүхдүүдийн юм нөгөө нэг одоо шилэн дээгүр ингээд гарч ирэхэд хүүхдүүд яг бариулаас барьж чадахгүй яг тэр хэсгээр ингээд барьсан. Яг ийм хүүхдүүдийн юм хурууны мөрнүүд байгаа байхгүй. Тэгээд би зүгээр бодчихсон. Яг ийм ингээд харахтаа тий ийм жижигхэн хүүхдийн шиг юм шиг ийм мөрнүүдийг үлдээсэн байгаатай адилаар биднээс бурхан яг л тийм мөрнүүдийг үлдээгээсэй. Хэрэглэгдээсэй надад ашиглагдаасай. Миний тэр нэг жижигхэн багаж зэвсэг минь байгаасай гэдгийг үнэхээр хүсдэг юм шиг. Гурав дахь нь болохоор таны хариуцлагатай байх. Тэр зүйл нь юу вэ гэвэл бусдын авралын төлөө. Бид эхлээд дуудагдсан нь, бид эхлээд бурханд хэрэглэгдсэн нь, эхлээд энэ газар суусан нь хэний төлөө вэ гэвэл бусдын төлөө. Бид энд ингээд суугаад байж байгаа нь хэний төлөө вэ гэвэл гудамжинд алхаад авралыг мэдгүй, амийг мэдгүй, эзнийг мэдгүй, бурхныг мэдгүй, нуруунд дээр хичнээн хачаа өөрөд явж байгаагаа мэдгүй байгаа тэр хүмүүсийн төлөө энэ газар дуудагдсан. Яг л тэр хүмүүсийн төлөө бид бас хариуцлага хүлээх юм аа гэж. Бид гэр бүлээсээ ганцаараа итгэсэн бол та гэр бүлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн. Бид ах дүүсээсээ төрүүлээд итгэсэн бол бид ах дүүхийнхээ авралд бид санаа тавьж түүний төлөө бид хариуцлага хүлээж түүнд итгэмжтэй хандах ёстой гэсэн. Аян зандаа явсан тий аав үр хүүхдээ ах дүү нарт нь үлдээдэг шиг яг таныг ч гэсэн яг тэр авралыг аваагүй байгаа хүмүүсийн төлөө амт нөхдийн төлөө дууцсан. Тэгэд тэр эзэн буцаад ирнэ. Буцаад ирэхдээ яг асан за өрмийн хүүхд минь хийсэн үү гэж. Хэр зүтгвэ гэж. Хэр бусдын төлөө санаа тавьбаа гэж. Пастор нэг удаа хэлжсэн шүү. Бусдын авралын төлөө санаа тавьдаггүй хүн аврагдсан гэдэгтээ жоохон эргэлзээрэй гэж. Өөрийнхөө авралыг яг бат байна уугүй юу гэдэгт жоохон эргэлзээрэй гэж. Хэрвээ тийм миний эргэн тойронд байгаа найз нөхөд минь аврагдаагүй бол энэ нь хэний буруу вэ гэвэл миний. Би тэднэрт аам нээж яриаггүй учраас. Надад нэг хэцүү ингээд санагдсан байсан зүйл нь юу вэ гэхээр би ээжигээ цуглаанд яаж ирэх болоо гэж би их боддог ус. Яавал цуглаанд ирэх болоо гэж. Яавал бурханд илүү их итгэж найдах болоо гэж. Тэгээд нэг зүйлийг бодсон нь юу вэ гэвэл би харагдах ёстой байна гэж. Би эзнэр тий бурхан эзэн миний амьдралд юу хийснийг би тэр миний амьдралд орж ирснээрээ бурхан миний амьдрал миний зүрх сэтгэлийг өөрчилснээр би хэр ээжтэй хандж байгаагаас шалтгаалаад ээж минь цуглаанд явах юм байна гэж. Тиймээс бид хэрхэн хандна, бид хэрхэн үйлдэнэ, бид хэрхэн бусдад эзнийг тунхаглаж чадна түүгээр дамжуулаад бурхан үгүй тэр хүмүүс энэ газар ирэх боломжтой. Тиймээс ах トゥ нараа та бусдын төлөө бусдын авралын төлөө санаа тавьдаг нэгэн бас хариуцлагатай байж чаддаг нэгэн итгэмжтэйгээр энэ хүн миний надаар дамжуулаад бурхантай уулзах гүүрэн би юм аа гэж та өөрөөсөө хэлээрэй гэж. Гүүрэн би надаар дамжин бурхантай уулзах бол би л биш бол өөр хинч биш юм шиг байна гэд бүр чичрэн дайрсанж ер нь тэр хүн авралт ирж л ивэл чичрээ дайраад цулгаагаад авралыг түнд өгч болно гэж. За нөгөө талаар бас таны хариуцлагатай байж бурхны өмнө тайлагнах нэг зүйл нь юу вэ гэвэл та өөртөө хэр хайртай вэ гэж.
дээр та би гэж. Би өөртөө хэр хайртай юм болоо гэж. Өнгөрсөн 3 дахь өдөр эсийн бүлэг дээрээ хуалцчихсан чинь манай нэг охин ингэж хэлж ирсэн. Юу гэж хэлсэн бэ гэвэл би бусдад маш их хайртай, бусдыг маш их хайрладаг. Уул ингээл хайрлал эдийн. Тэгсэн чинь бусад хүмүүс намайг хайрлахгүй байна. Бас нөгөө талаар би өөрийгөө хайрлахгүй байна гэж хэлжсэн. Энэ нь амар хэцүү ийм мэдрэмжийг надад өгч байна гэд нулимс туслуулаад ярьжсэн. Би өөрийгөө яаж өөрийгөө хайрладаг юм болоо гэж. Яаж өөрийгөө хайрладгийг та мэдэх үү гэж. Бид яаж өөрийгөө хайрлах ёстой юм болоо? Тэгвэл та эрүүл мэндэд хэр санаа тавьдаг вэ? Энэ л хамгийн ихний асуудал. Бид өөрийгөө хайрладаг. Гадаа гараад л дэлгүүр ороход л маш олон төрлийн гоё амттай зүйл олон байна те. Нүд булаан. Гэхдээ тэр олон амттай, тэр олон гоё зүйлүүдээс хэр олон нь эрүүл мэндэд тустай болоо гэж. Тэр олон нүд булаан гоё цаастай зүйлсүүд хэр бидний ходоодонд тустай болоо гэж. Тэгэхээр та өөрийгөө бас хайрладаг байгаар. Өөрийгөө хайрлах энгийн арга нь өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавих юм аа гэж. Өөрийгөө хайрлаж байгаа хамгийн энгийн зүйл нь чи өөрийгөө та өөрийгөө урамшуулах юм аа гэж. Тулаа. Өнөөдөр өстө мундаг байсан шүү. Их сургуульд байхдаа би нэг найзтайгаа дотор байранд амьдардаг байсан. Тэгээд тэр найз маань өглөө хосоод нүрээ угаагаад толь руу гарч юу ч хэлдэг байсан бэ гэвэл чи мундаг шүү, чи хөөрхөн шүү. Эхлээд надад их сонио гомдчихтал гэж харахаар л толь уртаас ингэж харчаал чи гоё шүү, чи хөөрхөн шүү гэж байгаа л тэгэл цүнхөө уриал гараа явдаг байсан. Тэг үнэхээр л хөөрхөн гоё л охин байсан л та. Ер нь бол. Тэгэхээр бид өөрсдөө зарим үед ингэж хэлэх хэрэгтэй. Тийм ээ би чадчихна. Зарим үед бид бусдад тавьдаггүй шаардлагаа зарим үед өөртөө тавьчихсан байдаг. Амар том шаардлагыг чингэх ёстой, тэгх ёстой, тэгвэл зүгээр, ингүүл зүгээр гэдэг. Өөртөө амар их ачааг өөрүүлсэн байдаг. Тэр тусмаа ээж хүн. Би зарим үед ээжигээ ботхоор бүр ингээ хэцүү байдалд ордог. Юу гэвэл миний төлөө бүх зүйлээ өгдөг. Нэг ийм дуу байдаг шүү дээ. Ээжийнхээ хооронд ээж нь хайж үзэх юмсаа гэж. Нэр нэгэн өдөр ээжийнхээ хооронд ээж байж үзвэл ёо. Би одоо бүр гайхвахаа. Яаж ингэж үр хүүхдээ хайрлаж, яаж ингэж хамгаалт юм болоо гэж. Бүр ингэж үүрээд л алхдаг. Тийм болохоор бид бас та өөрийгөө хайрлаарай гэж. Яг үнэндээ нөгөө ийм муухай үг гэдэг чинь юу гэдгүүлээ? Үрийн ихийн санаа үрийн санаа уулна гэж. Тэр уулан дээр л үр хүүхдээ чинь санаа явж байгаа. Тийм болохоор тэдний төлөө багахан өөрсдийгөө чилээж зарим үед өөрийгөө хайрлаарай гэж. Өөрөө үлсчиж би үлслөө гэвэл надад хоолоо өгнө. Би даарч ивэл өөрийнхөө хүнжлийг над дээр гуччаад өөрөө одоо юу хүнжилгүй хөвтчихийдэг. Тэгэхээр бид өөрсдийгөө хайрлах хэрэгтэй юм аа гэж. Өөрсдийгөө урамшуулж өөртөө хайртай байж хамаагүй зүйл хэрэглэхгүй байх нь ямар хогийн сав биш тий. Хамаагүй зүйл хэрэглэхгүй байх нь өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа маа гэж. Та тэгэхээр бурхны өмнө хурж ирээд таныг яах вэ гэвэл за хүү минь охин минь туул минь би чамд бүх одоо юу гэдгэлээ бүтэн тий эрүүл саруул эргэтэн чамд өгсөн. За чи хэрхэн ашигласан хэрхэн хэрэгэлсэн бэ гэж. Тэг үед нь уул нь эцэг хийсээ бас эзэн бурхнаасаа бид ив эрүүл сав саруулал төрсөн шүү дээ мэдлсэн шүү дээ тий. Тийм болохоор эрүүл мэндэд анхаарч эрүүл мэндийн төлөө нөгөө нэг санхүү мөнгө босгож байх нь хоримтлуулж авах нь илүү зүйтэй зүйл шүү. Танаас өөр таныг үнэндээ яг үннийг хэлэхэд үнэхээр үннийг хэлэхэд хинч харьлахгүй.
Тиймээс та Бурхны өмнө хариуцлагатай байя гэж бодож ивэл өөрөө өөрийгөө бас хайрлаарай гэж. За тавтах нь сүүлийнх нь юу вэ гэвэл санхүү. Санхүүгийн хувьд хариуцлагатай байгаасай гэж Бурхан үнэхээр биднээс хүсдэг. Санхүүгийн хувьд сахилга баттай байгаасай гэж Бурхан үнэхээр биднийг хүсдэг. Санхүүгийн хувьд хариуцлагатай итгэмжтэй байгаасай гэж үнэхээр их хүсдэг. Энэ дээр хүртэл зүйрлэж хэлэхдээ яасан бэ гэвэл явхдаа мөнгө үлдээсэн талаар, зоос үлдээсэн талаар, талант үлдээсэн талаар хэлж байгаа. Хэр хариуцлагатай, хэр итгэмжтэй вэ гэдгийг Бурхан юугаар шалгах вэ гэвэл яг үнэндээ санхүүн дээр хэр хариуцлагатай, сахилга баттай байна вэ гэдгээр тань дамжуулан харна гэсэн. Олсон мөнгөө те нөгөө юу гэдэг вүлээ их жахнаар баруун солгоогүй цацаал те. Өө тийшээч нэг гоё юмдгүйгээл ийшээч нэг ингээд ингэх биш, харин илүү сахилга баттай байж хариуцлагатай байхыг Бурхан биднээс хүсдэг. Бас нөгөө талаар энэ сахилга батад юу биднэрийг суралцуулдаг вэ гэвэл өргөл биднэрийг суралцуулдаг юм аа. Ийм сахилга баттай байхын тулд юу биднэрт хариуцлагыг бий болгодог вэ гэвэл өргөл биднэрийг энэ хариуцлага, энэ сахилга бат дотор байлгах юм аа гэж. Тиймээс та санхүүгийн хувьд маш итгэмжтэй, бага зүйлд итгэмжтэй байвал их зүйл байна гэдгийг бодоод гэглээгээд нөгөө ингэж ойлгодог хүмүүс бас байгаа. Юу гэвэл 11-өө өргөжүүл маргааш надад нөгөөдөр надад 10-ны тэ хідэн чи орж ирэх юм байна гэж бодоод өргөдөг ийм өргөл байна. Энэ бол биш. Энэ бол ерөөсөө хариуцлагатай биш. Харин Бурхан биднийг хэрвээ хэр итгэмжтэй, хэр үнэн шударга ямар байх вэ гэдгийг шалгахын тулд санхүүг бий болгож мөнгийг танд өгж байгаа гэдгийг та бүхэн мартаар. Би яг энэнд л хариуцлагатай байж, энэнд л итгэмжтэй байхад суралцъя гэж. Маш бага байсан ч гэсэн би итгэмжт нэгэн зарц байж яг тэр 2 талант, 5 таланттай байсан тэр нэгэн шиг тэр итгэмжтэй байхад та суралцаарай гэж. Ийгэд чинь хамгийн их түлхэц болох зүйл чинь өргөл байт юм шүү гэж. Өргөл яг энэ зүйлд бид нэр илүү ихээр тасгалжуулж, суралцуулж, зарим үед одоо ингээд тий санхүү гарах одоо ингээд ийш нь дондогт өхүү 11-д өхүү гэдэг ийм зүйл хүртэл бидний өмнө тулгардаг. Харин иймэрхүү жижигхэн аар сархан зүйлүүдийг бид нэр даван туулах үед санхүүгийн хариуцлагатай, итгэмжтэй тэр байх, тэр зүйл биднийг суралцуулт юм аа гэж. Тиймээс ах トゥ нараа та санхүүгийн хувьд сахилга баттай нэгэн байгаарай гэж. Бид бага зүйлсэд анхаарлаа хандуулбал итгэмжит хിവэр бай. Бурхан биднийг урамшуулж тэнхрүүлсээр байна гэж. Тэрнээс биш бага зүйлд итгэмжтэй байгаад ихийг авах юм байна уу биш. Харин бага зүйлээр дамжуулаад биднийг улам илүүгээр тэнхрүүлж өөрийгөө мэдүүлэх юм байна гэдэгт та итгээрэй. Тэгээд эдгээр 5 зүйлийг хийж үлдээд энэс ч олон зүйл байна. Зүгээр л мөхөс миний багахан оюунд орсон зүйл нь итгээр. Харин энэс ч их зүйлсүүд байна. Энэс ч олон зүйлсүүд Бурхан биднийг тэ итгэмжит, хариуцлагатай, үнэнч шударга байгаасай гэж үнэхээр хүсэж. Гэр бүлдээ, эх орондоо, аав ээжтэй, ах дүүстэй, ажил хөдөлмөрлөлтөө, үйлчлэлдээ, санхүүдээр бас өөртөө хайртай байгаасай, хариуцлагатай байгаасай гэж. Та нар магадгүй энэ сургаалт зүудлэр зөндөө олон сургаалуудыг сонссон баг. Гэхдээ та яг энэ сургаалаас хариуцлагатай байх, итгэмжтэй байх гэдэг 2 үгийг ойлгоод амьдралдаа хэрэгжүүлээрэй. Итгэмжтэй тэр нэгэнд эзэн бурхан эрэхтэй агуу шагнал бүхий итгэлийг тань одоо өрөөгөөд таныг мөнхийн улс руу авч орохдоо таныг халуун ингэртэй тэрврээд хүүмэн чи сайн байлаа. Охин минь чи үнэхээр мундаг байлаа. Чи үнэхээр хариуцлагатай сайн байлаа. Миний баяр баясгалд ороо гэж хэлэх болно. Тиймээс та хариуцлагатай нэгэн байгаарай гэж эзний нэрээр өрөөж. Тэгээд бусгатай хамтдаа залбирая.
залбирахтаа юу гэж залбирах вэ гэхээр Бурхан минь ээ, баярлаа. Би итгэмжит нэгэн байхыг хүсэж байна. Бүх талбар дээр. Бас хариуцлагатай нэгэн байхыг хүсэж байна. Би тэр нэг таланттай байсан хариуцлагагүй нөхөр шиг биш. Харин 5 таланттай байж цааш нь хариуцлагаа ухамсарлаж явсан тэр 2 боол шиг байхыг хүсэж байна. Та намайг талбар бүрт тасгалжуулж, та намайг талбар бүрт итгэмжтэй байхад минь туслаач гэж хамтдаа залбир.